За өнөөдрийн яриагараа хөгжил судлалын ухаан гэж юу вэ гэсэн ийм сэдвээр ярина. Англиар нь бол одоо development studies гэж байгаа юм те. За энэ ухаан одоо юу судалт юм бэ? Юу хийд юм бэ? За энийг төгссөн ямар ажил хийд юм бэ? Яадаг нөхдүүд байдаг юм бэ гэсэн ийм сэдвээр ярих гэж байгаа юм аа. За одоо энэ шинжлэх ухааны одоо салбар гэж үзвэл те. Энэ салбар маань бол харьцангуй хожуу үүссэн. Бусад одоо нийгмийн шинжлэх ухааны салбаруудтай харьцуулах юм бол социолог, улс төр одоо те антрополог гэдэг юм уу, юу гэдэг сэтгэл судлал гэдэг тийм үү, эдгэртэйгээ харьцуулбал бүр хожуу буюу одоо их тодорхой хэлэх юм бол 80-ад оны эхнээс одоо нэг юм салбар ухаан болж хөгжсөн гэж үзэж байгаа. За гэхдээ англи хэлээр нь бол одоо interdisciplinary гэж хэлдэг. Салбар дундын ухаан гэж хэлж байгаа юм л да. Аль нэгэн ухаанд бол одоо ингэж баригддаггүй. Юу гэдэг те би бол одоо зөвхөн улс төрийн асуудал судлана, эсвэл би зөвхөн философийн асуудал судлана, эсвэл би зөвхөн социологийн асуудал судлана гэдэггүй. Маш өргөн хүрээнд асуудлыгаа байнга авч үздэг. Яг л хөгжил гэдэг ойлголт чинь бол өөрөө юм өргөн нийгмийн маш юм цогц комплекс гэж ярьдаг тийм үү? Маш олон юмнаас бүрддэг. Улс төрөөс, эдийн засгаас, түүхээс, соёлоос, нийгмээс, за тэгэл нөгөө сэтгэл зүйн янз бүрийн асуудлуудаас гээд ийм олон зүйлээс бүрдэж бий болдог учраас өөрөөр хэлбэл судалж байгаа сэдв нь өөрөө ийм олон юмнаас бүрддэг учраас энэ ухаан бол одоо салбар дундын буюу одоо interdisciplinary ухаан гэж өөрийгөө хэлдэг л да. Одоо жишээ нь ийм ухаанууд бол сүүлийн үед маш эрчтэй хөгжиж байгаа шүү дээ. Ер нь үүсэлэн ч гэсэн саяхан боловч те одоо 60-70-аад оноос хөгжөөд тэгсээр нь маш эрчтэй хөгжиж байгаа. Жишээ нь одоо gender судлал гэж байна тийм үү? Gender studies гэж байгаа. Эсвэл feminism гэж байна. Эдгээр ч юм бол тусдаа одоо ингээд ус төршигч гэдэг юм уу? Эсвэл одоо социолог шиг бие даасан ухаан гэхээсээ илүү дандаа юм салбар дундын аль арга зүйг авч ашиглаж болдог. Аль нэгэн юмд баригддаггүй те. За тэгээ сэдв нь бол ерөөсөө ингээд яг түрүүний миний хэлээд байгаа шиг юм комплекс учраас аль талаас нь ингэж харж судалж ингэж яадаг юм шиг. Тэгэхээр уламжлалт нийгмийн ухаанууд шиг энэ бол одоо улс төрийн асуудал, энэ бол социологийн асуудал, энэ бол манай асуудал гэдэр гэж тийм юм харьцангуй ярьдгүйгээр одоо их давуу талтай ийм ухаан байгаа юм л да. За тэгтээ одоо тэгээд юу л бол юу судлаа хамаагүй тэгэл дэвэн дэлхийн юм догсоо явж идэг гэсэн үг бас биш шүү. Мэдээж өөрийн гэсэн хэмжээ цараа хязгаар мэдээж энэ ухаанд ч юм бол байгаа. Тэгжээж л энэ чинь ухаан болж төлж байгаа шүү дээ тийм. За ингээд 80 харьцангуй 80-ад оноос эхэлсэн гэдэг юм байт юм те. Голдуу бол ер нь дэлхийн ихэнх сургуулиуд бол энэ ухаанаар голдуу одоо магистрийн ийм зэрэг өгдөг. Доктор, бакалаврынх бол харьцангуй бага байдаг. Зарим газар бол бүр байдаггүй. За тэгэхээр энэ бол илүү одоо нэг ийм юу гэдэг юм те магистрийн төвшний хүнийг бэлтгэхэд нэг юм анхаарсан салбар ухаан болж хуурж байгаа. За гэвч энэ ухааны одоо судлагдхуун буюу судалж байгаа энэ хөгжил гэдэг ойлголт бол аль өмнө бол одоо байсан. 1980-ад оноос өмнө угаасаа байсан ойлголт шүү дээ. За энэ дээр энэ ухааны үүсэлттэй холбоотой маш чухал нэг юм гарч ирдэг нь бол бид анзаарч авах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүн төрөлхтөн бол хизэнээсээ л үүссэн бий болсон цагаас л хойш л одоо сайжрал, дэвшил, одоо юу гэдэг хөгжил, юу гэж нэрлэдэг. Өнөөдрийн байгаагаа маргааш нэг ахиулах гэж үздэг. Одоо нэг хэрэгжилж байгаа технологи маргааш нь гоё болгох гэдэг. Одоо нэг амьдарч байгаа байшингаа улам гоё болгох гэдэг. Одоо нэг хэрэгжилж байгаа юм улам дээр болгох гэдэг. Ийм хүсэл тэмүүлэлтэй бол угаасаа л байсан. Энэ бол тодорхой тийм үү? За ийм зүйл байгаа. Энийг одоо юу гэдэг хөгжил гэж нэрлэнэ үү, ахиц гэж нэрлэнэ үү, сайжрал гэж нэрлэнэ үү, одоо юу гэдэг янз бүрийн утгаар л нэрлэж байгаа юм байна. За энэ бол тустай ойлголт. Энэ бол тустай ойлголт. Энэ ойлголт ийм хугдахын бол аль эртнээсээ л байсан хүмүүсийн цагаас л магадгүй байсан баг тийм үү? Магадгүй бүхэл одоо сэтгэгч нар, философч нар одоо тийм сүрхий тийм хүмүүс бол энэний тухай л ярьж байсан. Яаж хүний нийгмийг илүү сайн болгох вэ? Яаж илүү эвтэйхэн болгох вэ гэдэг тухай л ярьж байсан шүү дээ. За энэ бол тустай ойлголт. Гэтэл дэлхийн 2 дугаар дайнаас хойш ялангуяа дэлхийн 2 дугаар дайнд ялсан улсуудын нэг болж байгаа Америк шал өөр хөгжлийн тухай нэг ойлголтыг гаргаж ирснээр тэр нь бол одоо 1950 оноос хойш гэж ер нь бол 49 оноос хойш гэдэг л дээ. 49 оноос хойш дэлхийн нийтэд ингэж төвч ноёрхоод одоо хүн төрөлхтний ойлгодог хөгжил гэдэг ихэнх одоо хүн төрөлхтний ихэнхийнх нь гэдэг гэсэн үг шүү те. Ойлгодог хөгжил гэдэг ойлголт бүрэлдэн бий болоход ерөөсөө тэр маш том хүч нөлөө үзүүлсэн байгаа юм байна. Тэгэхээр
энэ ойлголтыг судлахын тулд энэ юу яриад байгаа юм бэ? Юу болсон юм бэ? Энэ явуулж байгаа бодлого үйл ажиллагаа чинь юунд хүрсэн юм бэ гэдгийг судлахын тулд гарч ирсэн шинжлэх ухааны нэг салбар бол энэ хөгжил судлал гэдэг салбар юм байгаа шүү. За тэгэхээр яг одоо хөгжил судлалын эрдэмтэд бол гэдэг юм уу судлаачд бол энэ хоёр хөгжил судлал гэдэг ойлголтыг хөгжил гэдэг ойлголтыг ялгаж бодж үзээрэй гэж сануулдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг бид нар маш ялгаж байна. Нэг нь бол яг миний түрүүн өмнө хэлсэн магадгүй одоо дэлхийн 2 дугаар дайн хүртэлч гэдэг юм. Эсвэл одоо хүртэл тодорхой хэмжээнд хүнд байгаа шүү дээ хүмүүсийн тархитлагууд байгаа. Гэт нийгэм ахиж дэвшдэг, сайжирдаг, өөр болдог гэсэн нэг нь ойлголт. Энийг бол одоо хөгжил судлалын ухаанд бол жижиг development гэж хэлж байгаа. Англи хэлний development гэдэг үгийг эхнийх нь тэр D үсгийг нь бол жижигээр биччихтэй. Нөгөөх нь бол тэр Америк тэргүүтэй Америк за ялангуяа одоо тэр Harry Truman гэж ерөнхийлөгч байгаа тийм үү. Тэр хүний нэг хэлсэн үг байдаг. Европыг одоо сэргээн босгоход зориулж хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн тухай анх ингэж ярьсан ерөнхийлөгч болж байхдаа билүү хэлсэн нэг тийм үг байгаа. Тэн дээрээ бол одоо энэ underdeveloped countries буюу энэ хөгжиж байгаа эсвэл одоо юу гэдэг хөгжиж байгаа буруу хөгжилтэй ч гэдэг юм уу улс гэсэн нэр томьёог анх ашигласан байгаа байхгүй юу? Анх биш. Ер нь ашигласан нь ингээд дэлхийд даяар ингэж тарахад хөө энэ Harry Truman чи ийм үг хэллээ. Энд чи ямар улсууд байд юм бэ гэж. Өөрөөр хэлбэл тэр үеэс хойш хүндрэлтэн underdeveloped countries буюу одоо хөгжиж байгаа улсууд гэдэг ойлголтын тухай ярьж эхэлцдэг болсон байна. Энэ улсууд Harry Truman бол энэ улсуудад туслая. Манай улсын одоо энэ техник технологийн эдийн засгийн энэ мундаг сайхан чадварыг бол энэ улсуудад ашиглуулъя. Тэгээд ингээд туслаад энэ улсуудыг ингээд сайхан хөгжүүлж гоё болгоё гэсэн нэг ийм санаа хэлсэн байгаа юм л та. Эндээс нь одоо хөгжил судлалын ухаанд хэлдэг тэр big D development буюу одоо development гэдэг үгийнх нь эхний D үсгийг томоор бичиж байгаа. Энэ ойлголт гарч ирсэн гэж үздэг л дээ. Тэгэхээр энэ хоёр ойлголтыг ялгах хэрэгтэй. За хөгжил судлалын ухаан одоо юун дээр төвлөрж ажиллаж юу хийдэг вэ гэхээр энэ big D development гэдэг ойлголтыг ерөнхийдөө судалж шинжилж байгаа. За тэгэхээр энэ big D development гэж юу вэ? За одоо том D development гэж яриа л та тийм. Энэ нь юу вэ гэхээр одоо бид нар одоо алхам тутамдаа амьдрал дээр мэдэрч байгаа энэ хөгжлийн тухай янз бүрийн хэлэлцүүлэг яриа маргаан тэр юмыг хэлж байгаа. Тэр юу вэ гэхээр хөгжил гэдэг аль нэгэн олон улсын байгууллага эсвэл гадны улс эсвэл бусдаасаа илүү хөгжсөн байгаа нэг улс ядуу буурай дорой эсвэл хөгжиж байгаа 3 дахь ертөнцийн инээ тэрэ гэж нэрлэгдээд байгаа улсдаа тусалдаг хөнгөлтэй зээл өгдөг янз улс бүрийн одоо тэр улсын олон улсын байгууллагууд орж ирж тусалдаг янз бүрийн хууль журмыг хөөрчилдөг ингээд нөгөө улс нь хөгжиж явсаар байгаад тэр хөгжсөн гээд байгаа улсынхаа зэрэг түрнэ гэсэн энэ номлол философиг хэлж байгаа. За одоо Монголын жишээн дээр хэдүүлээ бодоод үзье л да. Монголын жишээн дээр жишээ нь бид нар бол одоо өөрсдөө магадгүй Америк шиг юм уу баруун Европын төвшөнд хизээ нэгэн цагт хүрнэ л гэж итгэж байгаа. За та нар бүх энэ хөгжсөн тухай ярьдаг янз бүрийн сэтгэгч нар одоо юу байдیں нийтлэлж одоо эрдэмтэн гэдэг хүмүүсийнхаа ямиг хараарай. Тийм юм дүргэж. Өөрөөр хэлбэл Монгол капитализмын эхний шатанд яваа. Тэгээ хэдэн жилийн дараа ингэж явсарууд капитализмын дээд шат буюу одоо Америкчууд баруун Европын хүрсэн тэр сайхан шатанд үрээд бид нар ингэж цэнгэлийн манлай төрнө гэсэн юм ярьж байгаа. За тэгвэл тэр хөгжлийг яаж хийдэг вэ? Тэгдэм байж. Тэр замд яаж явдаг вэ? Монгол зүг зүгээр байж байгаа өччихгүй. Тэнд нөгөө олон улсын байгууллагууд орж ирээд төсөл хөтөлбөрөнд тэнд чинь хэрэгжүүлэх ёстой. За ямар төсөл хөтөлбөр вэ? Хэдүүлээ ямар олон улсын байгууллагууд вэ? За нөгөө Дэлхийн банк. Дэлхийн банк ч үнэндээ Дэлхийн банк биш шүү дээ. За нөгөө хөгжсөн улсуудын чинь оролцоотой банк. За олон улсын валютын сан. За тэр чинь олон улсын валютын сан нэртэй болгож бас олон улсын валютын сан биш шүү дээ. Тэнд чинь тодорхой хэмжээнд шийдвэр гаргадаг нэг улс байгаа тийм. За цаашлаа. За Азийн хөгжлийн банк. Европын сэргийн босголтын банк. Эдгээр чинь дандаа тусламж дэмжлэг янз бүрийн юм өгдөг. Эсвэл мөнгө зээлдэг. За Монголд байгаа нөгөө олон мөнгө одоо 30 тэрбум доллар үрээд байгаа гадаад дүрий чинь ихэнх нь ерөөсөө энэтэй холбоотой. Яаж байгаа хөгжүүлж байгаа. Шинэ Монгол улс бол одоо олон улсын байгууллагын stand by үлээ. Тийм хөтөлбөрт хамрагдсан байгаа шүү дээ. За тэр яаж байгаа? Монгол ерөөсөө ингээд төсөв үлдээ юм аа ингээд сайн явуулж чадахгүй байгаа. Олон улсын байгууллагын талаас мөнгө авна. За тэгээ сайхан тусламжаар нь хэрэгжүүлж аваад тэгээд ингээд сахилга баттай их сайхан төсөвтэй болоод ингээд гоё хөгжнө гэж. За тэгэхээр одоо хөгжил гэдэг ойлголтыг бол
хоёр янз байгаа. Энэ хоёрыгоо бити хойл цолиол гэж хэлээд байна шүү дээ. Нэг нь бол таны зүгээр ингээ боддог Монгол хизээ сайхан гоё болно доо. Хизээ сайхан цалин цав маань хүрдэг болно доо гэсэн нэг бодол. Тэр бол ингээ магадгүй одоо нийгмийн хөгжил гэдэг юм уу эсвэл одоо түүхэн хөгжилж гэдэг юм уу тодорхой хугацаас зарцуулаад хүрдэг гэж ойлгож байна те. Энэ нэг ойлголт. Нөгөөх нь энэ олон улсын байгууллагууд эсвэл хөгжсөн гэдэг улсууд хөгжиж байгаа улстай тусалж хөгжүүлдэг гэдэг нэг юм ойлголт хоёр. За тэгэхээр хамгийн сүүлийн энэ том development-ыг л хөгжил судлал ерөнхийдөө анхаарч судалдаг. Яагаад 80 оноос энэ салбар ийм бие даасан гэхээсээ илүү одоо юу гэдэг нэг юм судлагдсан салбар болж ингээд нэг өөрийн гэсэн мэрэгчлэлтэд нэг их сургуулиудаар бэлтгэдэг болсон юм бэ гэхлээр ерөөсөө 80-аад он гэдэг чинь энэ хөгжиж байгаа улс нь хөгжсөн улс нь хөгжиж байгаа улстай тусалж хөгжүүлдэг гэдэг философи ерөөсөө оргил үе буюу тэр неолиберал бодлого гэдэг юм ерөөсөө мандан бадарсан үе байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол Англид Thatcher гарч ирсэн. За Америкт бол Reagan гарч ирсэн. За Хятадд бол Deng Xiaoping гарч ирсэн тийм үү. За тэгээд ингээд өөр бусад за Чил Милд бол сайхан нөгөө туршилт дэлдээ юм хаягээд зөндөө юм болцсон байсан шүү дээ. Нөгөө Chicago Boys эдэр гэдэг чинь. Тэгэхээр ийм үйл явц эрчээ аваад ерөөсөө дэлхийн нийтийг ноёрхсон. Одоо энэ даяарчлалч гэдэг юм эсвэл ардчлал гэдэг юм бол ингээд юм дэлхийн нийтийн болчлоо шүү дээ. Хэн нэгэн энэс цухтаж гарах боломжгүй болж байгаа гэдэг ч юм уу. Тийм нөхцөл болон одоо юу гэдэг нь те болцсон юм зүйл баг. Өөрөөр хэлбэл энэ хөгжил гэдэг энэ big development гэж яриад байгаа энэ томьёос энэ бодлогоос хөгжиж байгаа улс хөгжсөн улс нь хөгжиж байгаа улстай туслана гэсэн энэ бодлогоос дэлхийн бусад улсууд цухтах ямар ч аргагүй болоод ерөөсөө ингээд дэлхийг бүрхэж аваад хөгжиж байгаа гэсэн улс болгонд энэ бодлого хэрэгжиж эхэлсэн учраас магадгүй хойд солонгост энэ бодлого хэрэгжээг байх, Кубад хэрэгжээг байх, бусад бүх газар хэрэгжсэн. Учраас л энэ юмыг чинь судалдаг, дэлхийн нийтийн асуудал болсон энэ ойлголтыг судалдаг бие даасан салбар буюу ийм нэг салбар гарч ирээд мэрэгчлэнгүүдээ бэлдэж ингэж явсан байгаа юм л та. За судаллаа. Үрдүн мэдээж янз бүр элдвэдлэл гарна. За мэдээж эн чинь шинжлэх ухааны салбар учраас онлын бүтээгдэхүүнүүд маш их гарна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан болно гэдэг чинь онлын бүтээгдэхүүн л гаргана шүү дээ. Нөгөө нэг эрдэмт нь ингэж хэллээ, нөгөөх нь ингэж хэллээ. За тэгэхээр энэ бол ийм онлын production гэдэг юм уу тийм бүтээгдэхүүн гаргадаг юм шинжлэх ухааны салбараа гэдэг нь нэгт ойлгох хэрэгтэй те. За яагаад ингэж ойлгох хэрэгтэй гэж хэлээд байгаа гэхээр одоо жишээ нь манай ангид бол одоо 20 гаруй орноос хүүхдүүд сурч байна. Гэхдээ юу гэдэг те асууж байгаа эдэр юм нь бол ийм шинжлэх ухааны салбарт эдэр сурж байгаа гэхэд жишээ нь зарим нь их сайн ойлгоогүй эдэр байгаа байхгүй юу гэж жишээ нь багшаас асуудаг ч юм заримдаа ингээ ярина шүү дээ бид нар чинь хоорондоо санал солилцохлоор би ингээ Австрал ингээ хөгжсөн орн Австралиас одоо ингээ авилгал хийх хуулгүй болсон энэ туршлагын судлаад тэгээд ингээ орон нутагтаа очиод ингээ хэрэгжүүлэх гэж байгаа эдэр гэдэг ч юм уу те ингэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл энгийн хүмүүс болвол хөгжил судлал гэдгийг нэрнээс нь бодож ингэж зүгээр надад анзаарсан зүйл те харахтаа юу гэж ойлгодог вэ? Энэ бол нэг улс орны сайхан хөгжлийн жорыг олоод өгдөг ухаан юм байна. Хөгжил судлалаар сураад төгссөн хүнийг харангуйтай энэ нөхөр бол одоо энэ улсыг яаж хөгжүүлэх вэ гэдэг жорыг мэдэх хүн бэ гэж ингэж бодоод байдаг байхгүй. Ийм боломж угаасаа байхгүй те. Энэ ухаанч бас ийм юм хийдэггүй. За мэдээж энэ ухаанаар төгссөн бол тийм одоо хэрэглээний ажил хийгээд олон улсын байгууллагатай ажиллах өөр яад ийм боломж мэдээж байгаа шүү дээ. Байхгүй ш ингээд нэг юм бодлого үйл ажиллагаанд ингээ оролцдог тийм хэрэглээний шинжтэй ажил хийгээд явах боломж байгаа. За мөн академик юм уу онлайн түвшний судалгаа хийгээд ингээд академик ажил хийгээд ингээд явах боломж ч байгаа. За нэг юм ойлгуулах гэдэг нь жишээ нь одоо манай найз нөхөж хөгжил судлах гэхэлэр чи одоо ингээ Монголыг хөгжүүлнэ гэсэн үг гэдэг те. Тим юм юусоо байдгүй, тим юм юусоо энэ хичээл ном бол мэдээж заадаггүй. Янз бүрийн сайн болоод муу маш олон туршлага элдв юмыг үздэг. За тэгээд нэг оронд болсон хэрэгцсэн юм нөгөө оронд болж хэрэгждэг юм биш шүү дээ. Тийм амархан байсан бол энэ улс орон ч юм бол ерөөс хөгжөө явж шүү дээ. Одоо жишээ нь манайхаа яадаг чи Солонгос ингэж хөгжсөн бид нар ингээл хөгжиж дооч гэдэг ч юм уу Америк ингэж хөгжсөн гэж юм ингээл хөгжиж доо гэдэг юм уу нэг ийм одоо их юм гинэн те хуулж аваад л болчих юм шиг юм ярьдаг. Харамсалтай нь ерөөсөө хөгжил судлалын одоо бидний үзэж байгаа энэ олон судалгаа, шинжилгээ, тайлан, репорт, элдв юмн дээр харин тэгэж хүний юмыг шууд хуулахаар дандаа амжилтгүй болсон тухайл жишээнүүд ярьж байгаа болохоос амжилттай болсон жишээ бол айгүй бага ярьж байгаа тийм хуулж болдог юм байна, хуулж болдгүй юм байна тийм үү. За тэгэхээр одоо их товчоор ярих юм бол хөгжил судлал гэж бодвол ийм ухаан байна. За би тэгээд яг дараагийнхаа хэсэгт бол энэ контентоо өргөжлүүлээд
хөгжил судлал дээр одоо гол яригддаг ойлголтуудын тухай ингээ яриа явна те. Жишээ нь тусламж гэж юу юм бэ? Гадаадын тусламж гэж байгаа шүү дээ. Тэр үнэхээр тусламж байд юм уу? Үнэхээр үр дүнд хүрд юм уу гэж ярьж болно. За гадаадын төсөл хөтөлбөр гэж юу байд юм бэ? Тэр үнэхээр үр дүнд хүрд юм уу? Үнэхээр яад юм уу? Одоо жишээ нь ядуурл гэж ойлголт бол цохиогсон ойлголт гэж ярьж जैन те. Ядуурл гэдэг бол цохиомол ойлголт гэж шүү те. Гэдэг ч юм уу те. Ингээд ийм гол хөгжил судлалын ухааны одоо гол ойлголт хэлдэв юм уу тэгээд бас тодорхой хэмжээнд байдаг чухал онолуудыг яриад явахаар энэ контентыг ингээ өргөжлүүлье гэж ингээ бодоо байж байгаамаа. За дараагийнхаа хэсгээр тэгээ утгагүй уулзъя да.